Улаанбаатар хотын оршин суугчдын бичил нэг дор цугларан нийслэл хотод тулгамдж байгаа зарим бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, нийслэл хотод хийж хэрэгжүүлэх төслийн талаар иргэдээс санал асуулгыг авчээ. Энэхүү санал асуулгад оролцсон 317 иргэн нийслэлийн иргэдийг төлөөж чадахуйц гэдгийг зохион байгуулагчид хэлсэн. Эдгээр 317 оролцогчдын хүн ам зүйн болон хандлагыг зөвлөлдөх санал асуулгын өмнө явуулсан судалгаанд оролцсон 1185 иргэдийгтэй харьцуулахад ялгаа гараагүй байна. Иргэдийг оролцуулж энэ асуудлыг одоо яг нийслэлийн иргэдийн чин хүсэл одоо энэ ирэмбэн дээр яаж гарах вэ гэдгийг тогтоох шаардлагатай болоод байсан. Тэгээд би ийм чиглэлийн зөвлөлт санал асуулгын талаар одоо санаа анх гаргаж ийм одоо үйл ажиллагааг дэлхийн олон оронд явуулсан профессор Бискүнгаг гуйсан одоо бид нэг ийм эрэм тогтоох шаардлагатай байна. Энэ дээр бид одоо зөвлөлт санал асуулгын механизмыг ашиглах хэрэгтэй байна гэдэг. Энэхүү зөвлөлдөх санал асуулганд Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг иргэдээр хэлэлцүүлэн ирэмблүүлсэн байна. Санал асуулгын үеэр иргэдийн анхлан ирэмблсэн дараалал өөрчлөгдсөн. Дарааллаас харахад хамгийн хүнлэгээ авсан эхний 6 төслийн 4 нь байгаль орчинтой холбоотой төслүүд байна. Энэ гэр хорооллын асуудлыг л аюу шийднэ шүү дээ. Боо утаа өнөр жишээ нь ч одоо хүн байшин барьчлаа шүү дээ. Тэгээ тэрнийг эрэг цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй л шүү дээ. Би одоо нодны урьдчилан байшин бариа тэрийг хөөслөд одоо харин шийдвэж чадаагүй. Тэгээ нам дарлын 100 хавт тавьчихаа. Тэгээ энэ миний одоо шийдмэр л шүү дээ. Хийн төлсч юм бас зүгээр шүү дээ. Айл алгаар утаагүй л баймаар л байна шүү дээ. Ер нь бол тий. Би аль өрөөсөл одоо сургууль цэцэрлэгээл байгуулвал манай ирээдүйн сайхан болно. Бидний ерөнхий хүүхдүүд сайхан хүмүүжин боловсрно. Тэгээд боломжтой өөр юу хэлэх вэ? Харин хүү амын болон үйлдвэрлэлийн хэд хэдэн төвтэй болж хотын төвлөрлийг сааруулах асуудлыг дэмжсэн байна. Мөн их хэмжээний өр үүсгэх төслүүд болон тэдгээрийн санхүүгийн чадварыг бодолцох хэрэгтэйг судалгаанд оролцсон иргэд хэлсэн байлаа.